Сурагч өөрийн суралцах үйлийг ойлгож, суралцахуйд сэтэл тэмүүлэлтэй, хариуцлагатай хандах, багштайгаа хамтран суралцахуйн орчныг хувирган өөрчлөхөд оролцохыг өөрийн удирдлагатай суралцахуй гэж ойлгож болно. За өөрөөр хэлбэл сурагч төлөвлөх, гүйцэтгэх, үнэлэх, сайжруулах замаар суралцах үйлээ өөрөө удирдах, сурлагын амжилтаа ахиулах бүрэн боломжтой. Үүнийг эрдэмтэн судлаачид өөрийн удирдлагатай бие даан сурах арга барил буюу суралцахуйг удирдах метакогнитив чадвар гэж нэрлэдэг. За жишээлхэн бол суралцагчид маань ямар нэгэн хичээлээр дасгал даалгавар гүйцэтгэх гэж байгаа бол төлөвлөх үе шатанд юу хийх вэ гэдэг асуудал. За энд суралцагчид маань дасгал даалгаврынхаа мөн чанарыг ойлгож, асуудлын голыг олж харах, шийдэх арга замаа эрэлхийлэх нь маш чухал юм аа. За үүний дараа суралцагчид маань дасгал даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй болно. За гүйцэтгэхдээ ямар аргыг хэрэглэж дасгал даалгаврыг гүйцэтгэхийн мөн хэдэн хугацаанд гүйцэтгэх үү? Гүйцэтгэл маань хэр байгаа вэ гэдэг дээр хяналт тавих нь маш чухал юм аа. За суралцагчид дасгал даалгавраа гүйцэтгэсний дараа үр дүнгээ хянаж нягтлах мөн өмнө хэрэгэлсэн тэр арга барилаа өөрийн болгох нь маш чухал. Энийг бол өндөр үнэлэх үе шатанд суралцагчид маань зайлшгүй хийж суралцах юм шаардлагатай. За ассистент суралцагчид маань төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлсэн үгүй юу гэдгээ эргэн нягтлж суралцахын дараагийн үйл ажиллагаа төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал юм аа. За өөрийн удирдлагатай суралцахыг хэрэгжүүлэх тохиолдолд суралцагчид маань сурах үйлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь маш чухал асуудал. Тэгэхээр орчин үед сургууль хүмүүжүүлэгчид мэдлэг дамждаггүй, мэдлэгийг хүн бүр өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар бүтээх ёстой гэж ингэж үздэг. Өөрөөр хэлбэл суралцагчид сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын тулд бие даан сурах арга барил зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай. Тэр бие даан сурах арга барил эзэмшсэн суралцагчид бол сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мэдлэг бүтээн, бүтээсэн мэдлэгээ амьдрал практикта хэрэглэх ийм чадвар бол нэмэгддэг байх нэ. Өнөөдөр өөрийн удирдлагатай суралцахуйд ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байна вэ? Энэ талаар товч та хүнд танилцуулъя. Тэр COVID-19 цар тахлын улмаас сурагчид удаан хугацаагаар танхимын сургалтаас хүндэрсэн. Иймээс тэдэнд сурах арга барил, сурлагын хоцрогдолд орлоо гэсэн ийм айдас бий болсон. Мөн нөгөө талаас техник технологийн хүрэлцээ хангамж, хэрэглээ, суралцахуйн бэрхшээлээс үүдэлтэй тэгш ус байдал ялгаатай байдал бол нэмэгдсэн. Ийм нөхцөл байдалд бид цаашид суралцахуйн үйл ажиллагааг хэрхэн хувирган өөрчлөх вэ гэдэг дээр ийм шийдлүүдийг бол эрэл хайгуул хийх хэрэгцээтэй болж ирсэн. За тухайлах юм бол сурагчдад сурлагын хоцрогдлыг нөхөх арилгах, өөрийн удирдлагатай бие даан сурах арга барил суралцах боломжийг бүрдүүлэх. За багшид хичээлийг төлөвлөх, хичээлийн бэлтгэл хангах ажлыг бууруулахад дэмжлэг болох. Сургууль бүрт сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, сурлагын хоцрогдлыг богино хугацаанд нөхөх арилгах менежментийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ийм хэрэгцээ шаардлага бий болсон. Ийм учраас боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэ 2021 оны хичээлийн жилд өөрийн удирдлагатай суралцахыг дэмжих суралцагчийн бие даан суралцах ажлын дэвтрийг боловсруул гаргах зүг боловсруулж эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцсэн. Үүний дагуу сурагчийн бие даан суралцах ажлын дэвтрийг боловсруулад байна. За сурагчийн бие даан суралцах ажлын дэвтэр нь өөрийн удирдлагатай суралцахын 4 үе шатыг багтаасан юм бүтэц дизайнтай боловсруулагдсан байгаа. Тухайлах юм бол эхлээд суралцагч өөрийн нөхцөл байдлыг, бодит нөхцөл байдлыг үнэлээд аль түвшний даалгаврыг гүйцэтгэх үү гэдгээ тогтно. За дараа нь энэ дасгал даалгаврыг би хэдэн хугацаанд гүйцэтгэх үү? Ямар үр дүнд хүрсэн байх уу гэдгээ тооцох хэрэгтэй. За үүний дараа 3 дахь алхам нь тэр дасгал даалгавраа гүйцэтгэх нь чухал. За тухайн дасгал даалгаврыг гүйцэтгэсний дараа суралцагчид даалгаврыг хэрхэн гүйцэтгэснээ хянаж сайжруулах гэсэн ийм 4 алхамтай бүтцтэйгээр бие даан суралцах ажлын дэвтрийг боловсруулсан байгаа. За та бүхэн дараагийн танилцуулгаас бие даан суралцах ажлын дэвтрийн бүтэц онцлогийн талаар танилцах болно. За сурагч та бүхэн бие даан суралцаж сурах арга барил, сурлагын амжилтаа ахиулна гэдэгт итгэж байна.